20 биш 18-нд яваад тэгээд 7 сарын 14-нд билүү 5-нд буцаж ирсэн байхгүй. За тэгээд баярын өдрүүдээр яг таарад буцах байсан болохоор маш их фейлдсэн. Яагаад гэвэл одоо би наадмын үеэр яг буцаад одоо явж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг баярын тэр өдрүүдээр ч хүмүүс амар их амард юм байна. Одоо 5-аас 7 хоног ямар нэгэн албан байгууллага ч юм уу одоо үйлчилгээний газрууд яг сайхан нэтрээ бүх юмнууд ерөөдөө амарч тийм байна. Би тэрийг бас мэдгүй. Одоо гадаад руу буцаж явахаас өмнө аль болох те хэрэгтэй юм уу аваа явъя гэж бодсон чинь ойлгохтой дийлгүүр оршоо юу ч байгаагүй. Тэгээ би ерөөдөө бол бүр маш бодчихсан юм уу миний тэр бүх юм авч чадаагүй. За тэгээд Монгол бол нэг тиймэрхүү байсан. Монголын талаар ямар байсан сэтгэл сонсмоор байвал комент хийрээ. Би бүр яг нэг одоо бичлэг болгож оруулъя. Одоо энэ дээр бол яриад зөвхөн Монголын талаар ярьсаар алт болсон юм шиг байна. За тэгээ буцаж ирээд би Спани явсан. Би ерөөхдөө Спани явна гэж амар их мөрөөддөг байсан юм аа. Яг нэг 2022 онд илүү. Одоо би нэг K-pop сонсдог байхгүй. Тэгээд би сүлд ерөөхдөө жоохон эргээд ерөн K-pop-д амар дуртай болсон. Жоохон багтаал бүр амар K-pop, K-drama үздэг амар тийм солонгос кино дунд амар дуртай хүүхдээсэн. Тэгээд цаг хугацааны ерөөхдөө жоохон холдоод тэгээд одоо буцаад K-pop руу нэг 20 оноос эхлээд ер нь жоохон сонсоод тэгээд миний ер нь хамгийн сонсдог хамтлаг бол Blackpink тэгээд BTS хоёр ер нь аяг дуртай тамир хүндэлдэг хамтлаг байхгүй. Тэгээд 2022 онд би Blackpink-ийн одоо нэг төр хийжсэн шүү дээ. Тоглолт хийжсэн байхгүй. Одоо дэлхийгээр тойроод тэгээд тухайн үед Спанд очиж тоглолт хийнэ гэжсэн. Тэгээд би яг Спани умаар байсан. Дээрээс нь би Blackpink-ийн тоглолтыг үзчих юм байна гэж бодоод бүх юм нь окей болсон байсан чинь манай хичээл яг Blackpink-ийн тоглолтын өдөр яг би шалгалттай болоод орсон. Тэгээд би ямар тийм жоохон тийм дилемма гэдэг шиг яагаад мэдгүй тоглолт үзэхгүй шалгалт өгөө гэдэг амар их асуултанд дундсан. Тэгээд хэрвээ би тоглолтоо үзэх юм бол тэр шалгалтыг өгөхгүй бол дараагийн одоо дахин шалгалт нь миний дараагийн шалгалттай айгүй ойрхон байсан болохоор надад бүр хэцүү болчихно. Тийм болохоор би тэгэл за нэг удаа болигээд Blackpink-ийн тоглолтыг тухайн үед болоод тэгээд Спани явах бас тэр бодлоо өргөжсэн. Тэгээд би сая Монгол явж ирчээд нэг 5-6 хоноод Спани явсан. Спани аялал бол бүр үнэхээр гоё яасан. Нэг тийм өөр орчин яалтчгүй одоо тийм мэдрэгддэм байлээ. Би одоо ерөөхдөө сандаа Европоор байдаг. Тэгээд Европч юм бол Спанч гэсэн Европ л та